За, Attack on Titan-ы нүргэн бол аним дээр хамгийн аимшигтай сүрлүүдийн нэг. Мэдхгүй хүн бол ховор ахалтай. Гэхдээ даш тайлбарлах юм бол 602 градусын халуунтай 50 м үлэмж биетнүүд дэлхийг тэр чигээр нь дийсэлж хайна гэсэн үг. Ерөнхийдөө үлэмж биетнүүд нэгтгэхий болуулаа хөөрхөн хурдан бас хамгийн гол нь хизээч ядрахгүй болохоор чамд ямар ч амьд үлдэх боломж байхгүй гэж хэлж болно. Ийм болохоор ялангуяа тэр Cosmic Horror өдрөөс айдаг хүмүүс бол бүр хар дарсан зүуд. Анийн дээр бол хүн төрөлхтөн бүгд хүчээ нэгтгэхэд бүхэл зэвсэг технологиороо нүргэнийг ялах гэж тэмцдэгч юу ч чадаагүй. Гэхдээ Attack on Titan ертөнцийн бол ерөнхийдөө хөгжил болон техник технологиороо дэлхийн 1 эсвэл 2 дугаар дайны үедээ ойролцоо байдаг. Тэгвэл өнөөгийн технологи, өнөөгийн хүн төрөлхтний зэвсэг хүч чадал нүргэнийг зогсоож чадах байсан болов уу? За, хамгийн түрүүнд яг хэр олон үлэмж биетэн байгаа гэдгийг тооцъё л да. Үлэмж биетнүүд бол хан дотор байдаг. Тэр ханнууд нь болохоор Мария, Шинэ, Роуз тэгээд бас нөгөө дүүрэг болгоны тойроод байж идэх ханнууд дотор бол битүү байж байгаа гэсэн үг. Attack on Titan дээр энэ 3 ханны хоорондох зайг нь өгсөн. Тэгэхээр бид энэ хөтлийг ашиглаад 3 ханныхаа радиусыг олчихно. Радиус ашиглаад нийт тойргийнхаа уртыг олчихно. Тэгээд дүүргийн ханнуудынхаа хэмжээг болохоор пропорцлоод нэг баримжаагаар аваад тооцоолоод томилонгууд ойролцоогоор нийт 9000 км-ийн урт гарч ирж байгаа. За, одоо харин 60 м үлэмж биетнийхаа энэ зургаас харж байгаа бас пропорцлоод өргөнийг нь олж байгаа тэр олсон өргөнөө 50 м лөө масштаб болчих юм бол ойролцоогоор нэг 11 м гарч ирж байгаа. Тэгвэл бид энэ одоо нөгөө нийт ханнуудын урт буюу 9000 км 9 сая метрийн 11 туваах юм бол нийт ханнуудад 818,000 орчим үлэмж биетүүд багтаж байгаа гэсэн тооцоо гарч ирнэ. Гэтэ ойролцоогоор гарч ирсэн болохоос мэдээж миний тооцоол угаасаа битүү алдаа байгаа. Нэгт 3 хананд бүв өөрийнхий байна гэж байхгүй. Хоёрт дүүргүүдийн ханны уртыг ч гэсэн баримжаагаар авцсан. Гуравт ханны үлэмж биетнүүд Colossal Titan-аас өөр биеийн пропорцтой, өөр өргөнтэй байх боломжтой. Дөрөв тэгээд анх ханнаас гарч ирэхэд бас шууд наалтчаагүй жоохон зайтай байсан шүү дээ. Тэр зайнуудыг бас тооцох юм бол бас өөр хариу гарна гэх мэт. Юу н олон хүчин зүйлүүд байгаа. Гэтэ ямар ч байсан ойролцоо тоог нь бол гаргачлаа шүү дээ, тий. Free цаан гэхдээ нийт хэдэн 10 сая үлэмж биетнүүд байгаа гэж дурдж исэн. Гэтэ миний бодлоор бол угаасаа арайч тийм их биш байх. Фриз тэдрийг нэг үрчлэн тоолж ийн гэж байхгүй. Цаа чин зүгээр амар олон үлэмж биетээ харангуудаа л эмоцоор 10 сая эдргээ бурдсан байх. Гэтэ яг хуу юмэр эдэр бас өөрт нь хэлсэн байж болно л доо. Өнөөдөртөө бол гэхдээ миний 818,000 л авчи. За, нүргэний хүч чадлыг бол ерөнхийд нь тооцчлоо. Харин одоо нүргэнийг зогсоох тэр зэвсгүүдийн талаар ярилцгаая. За, гэхдээ guys би military эдрийн талаар ямар ч мэдлэг байхгүй. Миний одоо ярих зүйлүүд бол зүгээр интернетээс олсон баримтууд дээр өөрийнхөө таамагийг хослуулаад ингэх байх гээл нэгтгэсэн гэж хэлж болно. Тэгэхээр энэ тал дээр амар мэдлэгтэй эксперт хүмүүс нь байвал намайг уучлаарай. За, аним дээр нөгөө нүргэнийг зогсоох гээд баахан олон хөлөг онгоцнууд нийлээд байлддаг да. Тэр онгоцнууд нь ерөнхийдөө бодит амьдрал дээрх дэлхийн 1 олон 2 дугаар дайны үед ашиглаж ийсэн одоо ашиглалтаас гарцсан байгаа онгоцнуудыг их төстэй харагдсан байлээ. Тэгэхээр магадгүй мөн л баг. Гэтэ хэдийгээр дээр үеих ч гэсэн бид энэ хэсгээс харах юм бол онгоцнууд цөөхөн л байсан болохоос сумнууд нь бол үлэмж биетүүдэд хангалттай дэмэж үзүүлж чадж байгааг харж байна. Тэгэхээр өнөө цагийн онгоцнууд бол үүнээс хавь илүү хүчтэй болсон байх ёстой шүү дээ. Америкийн усан цэрэг гэтэл ойролцоогоор 26,000 гаруй тийм онгоцны сумнууд байт юм байлээ. Яг нь мэдээж сумныхаа төрөл болон онгоцныхаа төрлөөсөө шалтгаалаад зарим нь арай хүчтэй, зарим нь арай сул байх. Бас мэдээж тэр сумнууд нь бүгд оно гэж байхгүй. Тэг яг дунджаар нь аваад нэг сум нэг үлэмж биетнийг алж чадна гэж тооцвол 792,000 үлдэж байгаа. Энэ бол мэдээж зөвхөн Америкийн усан цэргийн хүч. Дэлхийд даяарх бүх усан цэрэг болон газар дээрх хүчийг хамттан тооцвол үүнээс хавь илүү гарах бах. Бас нүргийн дэлхийг тэр аяар нь дэвслэхийн тулд 4 өдөр шаардсан. Тэгэхээр энэ 4 өдөрт бүх улс гүрнүүд галзуу юм шигийн сумнуудаа үйлдвэрлээд эхлэвэл нэлээд их fire powerтай болох учраас энэ 818,000 үлэмж биетнийг бүгдийг цэвэрлэж чадаж магадгүй л ах. Гэтэ бид энэ талаар ч гэсэн хангалттай мэдээлэл байхгүй шүү дээ, тий. Үнэхээр фризийн илтгэх шиг хэдэн 10 сая үлэмж биетэн байвал яах вэ? Эсвэл үлэмж биетнүүд нь дуусахгүй спаун хийгээд байдаг бол яах вэ гэх мэт асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр brute force-оор буюу цэвэр хүчээр нүргэнийг зогсоох гэж оролдох нь хамгийн буруу алхам байх. Ухаантай үзэх хэрэгтэй, тий. Жишээ нь уг нь бол онгоцоор үлэмж биетнүүдийн хүзүүг нь ойлоод алаад байвал хамгийн найдвартай, хамгийн үр дүнтэй шүү дээ. Гэтэ энэ нь бас л хэд хэдэн асуудлууд байгаа. Жишээ нь энэ үлэмж биетнүүд бүгдээрээ 602 градус болохоор онгоцнууд ойртоход маш хэцүү. Халуунаас нь шалтгаалаад уур гарчих болохоор үзэгдэх орчин ч гэсэн асуудалтай болоод хүзүүг нь ойлгоход хэцүү болно. Яг уу хиймэл дагуул эсвэл өөр X-ray эдрээр хардаг технологи хүн төрөлхтөнд байдаг л байх л та.
Гэтэ тэр олон үлэмж хитнүүдийн чинь бүгдийг ноёлоод байж гин гэдэг асуудалтай. Бас зарим онгоцнууд тийм халуун агаартай нөхцөл нисэж чадахгүй ч гэсэн бичрүүд уншиж исэн юм байна. За тэгвэл одоо хүн болгон дотроо зүгээр цүмийн бөмбөг хайчааштай гэж бодож байгаа бах. Би ч гэсэн энэ бичлэгийг хийхээс өмнө тэгж боддог л байсан л та. Гэтэ жоохон судлаад үзсэн чинь бас л асуудалтай байлээ. За хэдүүлээ нөгөө 818 мянга гэсэн тооцоогоор нүргэний нийт талбай буюу хэр том зайд тэд нар яваад байгаа гэдгийг тооцъё л доо. Нэг үлэмж битэн 11 метрийн өргөн буюу 5.5 метрийн радиустай. Тэгээ талбайг нь тооцох юм бол нэг үлэмж битэн 95 метрийн талбай буюу хаашаашаага 95 метрийн зай эзнэ гэсэн үг. Энийгээ тэгээ нөгөө 818 мянгаар өржүүлээд нүргээ маань нийт 77.7 мянга буюу тоймлоод за нэг 80 мянган км2 талбайг эзэлж гин гэсэн үг. Энэ нь ерөөхдөө Солонгосын газар нутагтай баг ойролцоо тийм том талбай. Тэгвэл хүндрэлтний бүтээсэн хамгийн хүчтэй цаар бомбо гэж цөмийн бөмбөг байдаг. Энэ бөмбөг нь ойр хавийнхаа 60 км радиуст буюу нийт 11 мянган км2-тай хөнөөл учруулна. Тэгвэл нүргэний цосоогоо дэлхийн хамгийн хүчтэй цөмийн бөмбөгөөс гадна бас дахиад нэлийн хэд хэдэн хүчтэй цөмийн бөмбөг шаардлагатай болно гэсэн үг. Тэгэл цаар бомбогоос бүр хамаагүй сул энгийн цөмийн бөмбөгөөс 100 орчмыг хаяхтал дэлхий бүр хүн амьдрахын аргагүй болно гэж үздэг юм байлээ. Тэгэхээр ер нь л бидний бодож байсан шиг цөмийн бөмбөг бас тийм ч үр дүнтэй байж чадах хэсэг нь эргэлзээтэй гэсэн үг. Тэ яг хав дахиад жоохон судалгаа хийсэн чинь цөмийн бөмбөгийг нөгөө суурин газар дээр буюу янз бүрийн объектууд ихтэй газруудад хаяхтал нөлөө үзүүлдэг гэсэн байсан. Угаасаа тэгэл цөмийн бөмбөгийн туршилтууд бол хаасайг болж идэв штэ. Гэхдээ бас тэр 50 м үлэмж хитнүүдийг бөмбөгдөнгүүт гар хуршиг нь суурин газартай адилхан ч байж бас болох бах. Үлэмж хитнүүдийг дэлбэлэнгүүт яг ямар байс ялгархыг нь мэдэхгүй байна. Тэ ямар ч байсан цөмийн бөмбөг ашигласан ч гэсэн шууд brute force найдах нь бас л аюултай гэсэн үг. Хэрэв тактиктай ухаантай байхгүй бол өнөөгийн техник технологи хүртэл нүргэнийг зогсож чадахгүй байх эрсдэлтэй. Ухаантай гэдэг нь жишээлбэл шууд эренгийн байгаа газар руу цөмийн бөмбөг хаях, эсвэл зүгээр хиймэл дагуулаар сайн харж байгаа лонгосноос нэг хүчтэй буугаар снайп хийж болно. Эсвэл Paradise арлыг хостож болоход нүргэний сосоохгүй бол тийшээ чинь пууч арвч шүү гэдэг юм уу те. Янз бүрийн арга байж болно. За тэгээд эцсийн дүгнэлтэн гэвэл өнөөгийн зэвсэг технологи нүргэнийг зогсоож чадах уу гэвэл brute force буюу цэвэр хүчээр бол бас л стил эргэлзээтэй. Гэхдээ харин өнөөгийн техник технологи ашиглаад маш олон төрлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх боломжтой болчихж байгаа болохоор угаасаа тэгээд дэлхийн батлан хамгаалах салбар надаас дээр хүмүүс байгаа л алтай шүү дээ. Тэгэхээр миний саний ярьсан санаанаас хамаагүй бүтэмжтэй, хамаагүй найдвартай төлөвлөгөө боловсруулаад нүргэнийг амархан зогсооч гэж бодож байна. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн техник технологи үлэмж хитнүүдээс хүчтэй болох гэсэн болохоор лээр айл болох эртхэн нүргэнийг эхлүүлсэн байх. Хэрвээ жоохон удаасан бол Марли те. Клоусхаймер гэдэг нөхөр би өхөл оллоо гэдэрхэл нэг ярьсан үг бол маргааш нь Paradise-тэй цөмийн бөмбөг хайчвал бүр баларсан юм болно. За тэгээд бишгний ихэнд хэлсэнчлэн military гэдэг зүйлийн талаарх миний мэдлэг 0 болохоор зөндөө халдаа гаргасан байх. Сугаасаа тооцоолуудын хүртэл яг нарийн хийгээгүй шүү дээ. Тэгэхээр миний алдаа комент хэсэгт орцсаад гоё дискашны төр үнүүлээд явуул чикаар их баярлна. Ямар ч байсан тэр first их тэсэл мөнүүд гэсэн комментуудаа бити бичээрэй. Like please guys, please. Хитааг нь гадаадуудын коммент секшнийг гоё уншихад урамтай байдаг та. Бидний тэсвэлийн коммент бичих соёлд арай суралцааг байгаа юм болов. За мэдгүй. Хэрвээ та намайг дэмждэг бол мөн аний үзэх зортой бол манай группт нэгтээрэй. За тэгээ баяа.